30 наснаас 40 нас хүртэл те 30 хүртлээ гэр бүлийг босгочоод гэр бүлтэй болсон хойноо туулах ёстой амьдрал гэж бодож байгаа энэ бодол өөрөө маш буруу. Харин гэр бүл болохтой ухамсарлцсан байх ёстой. Би энээс юм хүн амлдаг үедээ хувь найраараа бурхны юмээр амлалтнаас ихэнх нь тий чи ухамсар байхгүй юу? Тий чи одоо ухамсар шийдэж байгаа шүү дээ тий. Хүн амьдралаас ингээд бие биенээсээ удаан цаг хугацаанд хамтдаа байжгаад зарим хүмүүс маш гоё улам ингээд энэ шин дасаад улам бие биенээсээ хамааралтай болоод те ёстой л нөгөө нэг ингээд одоо хоёр хуун шувуу шиг ингээд хоёр биенээ ингээд дагаа явдаг бол зарим тэнгүүд нь яадаг вэ гэхээр зэрэг араар тавиад тэрнээсээ уйдаал залхаал те нөө анх байсан гоо үзэсгэлэн амьдралын жамаар үүр хүүхэд ахуй хороо гэд эмэгтэй хүн зуралдах тусам тэгээ яг энтэй ижлэгэн би одоо нөхөртөө бас хит их бит хоёр байс гэж байгаа л нэг 90 чулхнаа явъя тийшээ чулхнаа явъя гэд ингээд байдаг чинь би бас энэ хүний гэрийн хүн болгомоор байгаа байхгүй гэрт суусан хинж болов зэвэрдэг энэ бол зөвхөн ихнэрүү зэврээд байгаа юм биш ирчүүд ч гэсэн зэвэрнэ гэрт суусан ир хүн бүр долоондор болдог гэрт удаан суусан ир хүн арх эргүүлдэг тий тэгээд ингээд архтай найзалдаг ингээд тэр архинаас цаашаа ингээд бүх одоо буруу бүтггүй ингээд салаа замнууд үүсдэг байхгүй тэгэхээр би энийг бас ингээд би заавал өөрийнхөө амьдрал дээр үзээгүй ч гэсэн бусад хүмүүсийн амьдралаас суралцж байна шүү дээ тийм үү